Сайн байцгаана уу? За, Лим барилга подкастын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За, тэгэхээр манай энэ удаагийн зочноор гэрээ зүйн ажилтан гэж ер нь бид нэр орчуулж хэрэгжилж байгаа quantity surveyor гэдэг одоо position дээр удаан жил ажиллаж байгаа нэгэн юм туршлагатай залуу оруулж байна. За, тэгээ өнөөдөр бол бид хоёр ер нь энэ барилгын гэрээ, түүний ач холбогдол, за бүр детальны тий гүйцэтгэх захиалагчд ямар давуу тал өгдөг, ер нь ач холбогдол, за тэгээд тэрийг хэрэглэхгүй байснараа ямар сөрөг талтай вэ гэдэг тийм детальны зүйлүүдийг маш дэлгэрэнгүй нэвч чухал ярих гэж одоо тооцож байна. За тэгээд зочноо танилцуулъя. За сайн Батцэнгэл гэдэг залуу байна. За сайн уу Цэнгэлээ. Ер нь ойрд ажил хэр байна? За ажил бол ерөөхдөө гайгүй байна дөө. Яг нөгөө хариуцж исэн төсөл маань дуусцаа одоо ерөөхдөө гэртээ амралтын байдалтай байлж байна. Ер нь энэ хөл хоройгээд амралтын одоо байдалтай байгаад байна тий. Тий, хөл хоройгээд амралтын байдалтай. Гэхдээ яг онлайнаар нэг жоохон ажиллаа зохицуулаад тийм их байдалтай. За хоёулаа ер нь яриагаа бас нэлээд өргөн цар хүрнээс ерөнхийгөөс тодорхойлоо чиглэж хүмүүст бас нэлээд өрөг хүчтэй байдлаар хий гэж бодож байна. За тэгээ хамгийн ихэнд бол бас бит хоёр бол хоорондоо нэг мэдэх учраас ер нь бас энэ үзэж байгаа хүмүүстэй за энэ quantity surveyor гэдэг одоо энэ position энэ одоо мэрэгчлэр гэх юм уу те одоо манад бол яг quantity surveyor гэдэг мэрэгжил бол байхгүй. Гэхдээ яг нөгөө position нь бол байгаад идэг. Компаниудад ажиллаулаад идэг тийм position албан тушаал байгаад идэг. Тэгээ энэ албан тушаал энэ мэрэгчлэр ер нь яагаад ингэж мэрэгчиж ажиллах болвоо? Ер нь яаж эхэлж ив? Тэгээ одоо ер нь энэ талаарх ойлголт бас хэр хүрээнд байна гэж өөрийгөө ер нь бодож байна гэдгээс эхэллээ. За ерөөхдөө бол би шинжилгээ ухааны технологийн сургуулийг 13 онд барилгын менежмент мэргэжлээр төгссөн. Тэгээд ерөөхдөө яг оюутан байхдаа боддог байсан нэг тийм олон улсын төсөлд орсон нэг төсөл дээр ингээл ажилласан нэг тийм мэргэжилтэн болох юмсан гэж боддог байсан л та. Тэгээд ингээл оюутан яг төгсөх явцдаа баахан янз бүрийн компаниудад ингээ аплай хийдэг байхгүй. Тэгээд аплай хийж авал хамгийн айтайхан ингээд санагдсан компани болохоор PCTP санагдсан. Тэгээд PCTP-ийн захирал Маллан захирал гэдэг тэр үнтэй уулзсан чинь тэгээд ер нь олон улсын төсөл гэж юу юм бэ? Тэр дундаа одоо гэрээ засгийн ажилтан гэж юу юм бэ? Энэ мэрэгжил манай Монгол улсад дутагдаад байгаа. Чи одоо энэ талаар ингээд мэрэгшиж болно гэдээ надад санал тавьсан байхгүй. Тэрэн дээр би айгүй өөрийгөө ингээд за ер нь энэ яг миний хийх ёстой ажил юм шиг байна. Яг миний хүсч мөрөөдчихсэн зүйл юм шиг байна гэж бодоод би энэ мэрэгжлийн анх сонгосон ер нь бол. Тийм тэгээд ер нь Монгол улсад одоо яг барилгын инженер төгссөн улсууд гэж байгаа бүгдээрээ ингээд ерөөхдөө ингээд зах зээлээ эзэлсэн гэж яг тэрүүд ойлгож ирсэн. Тэнгүүт л яг гэрээ засгийн ажилтан гэдэг маань өөрөөсөө нэг тийм хөгжөөгөө Монголд хүмүүс сайн мэддгүү тийм тэгсэн мөртлөө ирээдүйдээ тийм мэрэгжил байсан болохоор би яг энийг сонгохыг ер нь бол зорьсон гэж хэлж байна л та. За. Тэгээ одоо ер нь ойролт хэд дэх жилдээ 6 7 дахь жилдээ ажиллаж байна үү те яг. Тий, одоо ч баг 13 он төгссөн гэдэг чинь 7 дахь жилдээ яг гэрээ болон төсвийн чиглэлээр ингээ мэргэшээд ерөөхдөө ажиллаж байна. Эхний 4 жилдээ бол яг PCTP компанид ажилласан. Сүүлийн 3 жил MCS Property гэж компанид ажиллаад одоо ерөөхдөө гэрээгээ дуусгар болоод яг гэртээ амраад байж байна. За хоёулаа одоо ер нь ингээд ерөнхийгөөс тодорхойлоо гэж ярьсан. Тэ ерөнхий сэдвээс эхлэхээр ер нь ингээд одоо ер нь харж яхад за би ч гэсэн бас нэг 7 орчим жил ажиллаад харж яхад гэрээг ингээд бас нэлээд сайн удирддаг, гэрээний дагуу ажиллаа зохион байгуулдаг, өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг маш сайн ухамсарлцсан тийм бас зохион байгуулалттай төсөл байна. Зарим төслүүд дээр бол зүгээр бас аман тохиролцоогоор ч гэдэг юм уу, найз нөхдийн тохиролцоогоор хийдэг ийм төслүүд байна. Тэгэхээр ер нь гэрээний удирдлага гэж ер нь яг юу юм бэ? Тэгэхээр энэний одоо ач холбогдол нь яг юу байна? Зүгээр аман байдлаар ингээл найз нөхдийн журмаар ингээд хийгээ явдаг бас төслүүд байгаа шүү дээ. Тэрнтэй харьцуулаад ингээд ярил. Тэрнээс эхлэе гэж байна. За яг яг өөрөө чи хийснээр бол яг тийм аман тохиролцоо гэж байдаг. Гэхдээ гэрээ чи өөрөө аман болон бичгийн харилцаа айл болсон хүчинтэй шүү дээ. Ер нь бол тэгж ярьдаг шүү дээ. Гэхдээ яг ингээд харахад бол олон улсын холбогдлолтой тийм төсөл дээр бол ерөнхийдөө гэрээ нь илүү тийм бичиг баримтын хувьд ч гэдэг юм уу ер нь чанарын хувьд илүү тийм үр дүнтэй тэгж харагдаад байдаг.
аман тохиролцоо энэ төр гэх юм бол яг манай Монгол улсад нэг тийм баригадын чанарын нэг тийм жижиг ажил дээр ингэж ороход нэг тиймэрхүү аман тохиролцоо энэ төр явж байгаа юм шиг харагдаад байдгийг. Тэгэхээр одоо ач холбогдол нь олон улсын төсөл дээр хэрэгжснээр ямар давуу талууд гарч байна? Өөрөөр хэлбэл одоо ер нь тэр жижиг төслийн нөхцөл байдал, олон улсын төслийн нөхцөл байдлыг яг одоо гэрээний удирдлага талаас нь ярил ер нь ямархуу зааг харагдаж байна гэж үзэж байна. Яг ингээд ярих юм бол гэрээний удирдлага гэж юу юм бэ гэдгээс ихсэн зүгээр ах л та. Гэрээний удирдлага гэдэг нь өөрөө ерөөсөө гэрээнд оролцогч талуудыг хамгийн одоо оновчтой зөвөөр хуулийн дагуу хооронд нь ингээд харилцааг нь зохицуулж байгаа хэлбэрийг л ерөөхдөө бол ингээгүүгээр тайлбарлахад гэрээний удирдлага гэж хэлдэг да. Тэгээд гэрээний удирдлага нь яг тендерийн шатнаас эхлээд барилгын ажлын угсралтын ажил дуусах хүртэл одоо бүх энэ үе шатуудад тухайн одоо оролцогч талуудыг зорилготой хүрэхэд нь зорилготой амжилттай хүрэхэд нь ингээд дэмжлэг болоод явдаг тийм ерөөсө менежменттэй гэрээний удирдлагч. Тийм. Тэгээд одоо бид нар бас нэг хоногийн өмнө энэний өмнөх подкастын дугаар дээр барилга угсралтын чанарыг сайжруулах боломжууд гэдэг нэлээ өргөн үрийг хамарсан хилцүүлэг хийсэн байгаа. Тэрэн дээр тайлангаа нэгтгээд хилцүүлгийн үр дүн харж яхад бол тэгээд олон улсын туршлагыг харахад энэ чанарын тухай асуудал ерөөсөө тэр одоо чанар гэдэг нь бол барилгын төслийн хувьд гэрээ юм гэж эцсийн дүндээ нэгдэж байгаа юм л та. Өөрөөр хэлбэл төслийн чанарыг гэрээгээр тодорхойлно, гэрээг талууд хамтарч тодорхойлох болчиход. За тэгэхээр ер нь энэ гэрээг одоо тодорхойлох процесс, тэгээ барилга угсралтын үе шат гэдэг чинь бас ганцхан барилгын төсөл хэрэгжүүлэх үе шат гэдэг маань ганцхан угсралтаар хязгаарлагдахгүй, концепт, тэзүү, зураг төсөл гэл ингээл явж байгаа шүү дээ тийм. За тэр үе шат болгонд энэ гэрээний онцлогуд ер нь хэдэн төрлийн гэрээг яаж хийдیں۔ Тэгээд энэ гэрээ гэдэг ярангуут бас FIDIC гэдэг олон улсын зөвлөх инженеруудын холбооноос гаргасан тийм том гэрээний загварууд байгаа шүү дээ тийм. За ийм загварууд байна. Манай Монголд хэрэгжиж байгаа гэрээний загварууд байна. За тэгээд энэ талаар бас нэг зэгцтэйгээр нэг хоёлаа цаашаа ярэ гэж байна. Тэгэхээр үе шат тэр FIDIC-ийн гэрээ тэгээ манай одоо хэрэгжилж байгаа уламжлалт гэрээнүүдийн ялгааг юу гэж харж байна? Яг ингээл олон улсын гэрээ, манай Монголын хэрэгжилж байгаа уламжлалт гэрээ гэж тэгэхээр шал өөр одоо тэнгэр газар хоёр шиг л дээ. Гэхдээ өөрөө энэ гэрээ гэдэг чинь өөрөө яг юу юм бэ гэхээр энэ чинь өөрөө айгүй тийм давуу талтай ач холбогдолтой зүйл байхгүй. Манайхан тэр ач холбогдлыг нэг сайн ойлгохгүй байгаад байгаа юм л та. Тэгээд нэг гэрээ гэдэг юм нэг жоохон орхитуулаад та. Тэгээд яг гэрээ гэдэг чинь өөрөө гүйцэтгэгч талтай гэх юм бол одоо юу гэдэг ашигын хувийн нэмэгдүүлдэг гэрээ сайн байснаар тий. Тэнгүүтлээ зардал болон одоо цаг хугацааны алдагдалд оруулахгүй хоорондын коммуникацийг одоо нэг чиглэлд байлгадаг. Тийм коммуникац ямар нэгэн мэдээлэл алдагдуулахгүй байдаг тий. Тэнгүүтэл захиалагч талдаа гэх юм бол хамгийн боломжит богино хугацаанд чанартай тэгээд үн өгтгийн хувьд хямдхан тийм төслийг хийх боломж нөхцөлийн өөрөө энэ гэрээний удирдлага гэрээ гэдэг юм чинь бүрдүүлдэг байхгүй тий. Ер нь бол тийм байгаа. Тэгээд яг манайхан нэг жоохон буруу ойлгоод байдаг юм. Ингээд гэрээний удирдлага гэрээ гэхээр зүгээр л одоо нэг хууль шүүхийн нэг тал нь ингээд хариуцлага биелүүлэх бол нэг хууль шүүхийн өмнө очиад харуулдаг цаас юм шиг тий. Чи ерөөсөө тийм биш байхгүй. Эсвэл нэг 3-4 хуудас нэг тийм хэдэн нөхцөл хуулийн дагуу бэлтжээд нөгөө хуулийн мэргэжилтэнд бэлтжээд тэрийг ингээ гэрээ гэж ойлгоод байдаг. Тэр чинь ерөөсөө биш тий. Одоо эн чинь бол олон улсад шал өөр ойлголт болчихжээ. Одоо олон улсын гэрээний одоо тэр бүтцийг харж яхад яад юм гэхээр тусгай нөхцөл гэсэн юм байж байна. Ерхий нөхцөл гэдээ байж байна. Scope of work буюу одоо ажлын цар хүрээ гэдээ байж байна тий. Specification буюу техникийн шаардлага гэдээ байж байна. Тендерийн янз бүрийн тодорхойлгоод тэр гэрээндээ бас авсралт болоод орчиж байна. Тэгээд өөр одоо юу гэдэг ажлын график нь бас ингээд авсралт болоод орчиж байна. Гэх мэтчлэн амар олон иж бүрэн баримт бичгүүдийг ингээд бүрдүүлсэн хэдэн зуун хуудастай тийм
айгуу тийм цогц баримт бичиг байгаа байхгүй ч өөрөө олон улсад бол тий. Тэгээ манайх ер нь энэ чиг хандлагыг барих хэрэгтэй л байгаа юм л да. Тэгэхгүй бол арай л өөр яваад байна. Одоо тэгэхээр ийм асуудал гарч ирж байгаа юм л да. Нөгөө одоо за нөгөө олон улсын төслүүд гэж ярьсан тий. За манай Монгол компаниуд бол мэдээж бас олон улсын төслүүд дээр хамтарч ажилласан, тэрэнд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. За тиймэрхүү хамтрагчаар ажиллаж байгаа компаниуд нь энэ грeenий удирдлагыг бас нөгөө хиттэйгээ харилцаа үүсгэсний үндсэн дээр түүний ач холбогдлыг маш сайн ойлгож байгаа гэж харж байгаа. За зарим компаниуд бол бүр нөгөө гэрээгээ хийж чадаагүй улмаас ойлгоогүй улмаас бас хэдэн 100 сая төгрөгийн алдагдлалд орсон гэж бас яриад байдаг тийм. За тэгэхээр энэ гэрээний ер нь одоо энэ удирдлагыг хийх хүн нь ер нь байгууллага дээр ингэж энэ quantity surveyor гэдэг албан тушаалаас гадна одоо жижиг дунд байгууллага дээр ер нь жишээлбэл яг хин хийгээд байх шиг харагдана. Тэгээд энэнийг одоо тухайн ямар мэрэгчлэлээр төгссөн ямар мэдлэгтэй хүн хийвэл илүү зохимжтой буюу ер нь дараа нь арай нэг бага асуудал үүсэхээр тийм байдлаар хийх боломж харагдаж байна. Одоо энэ 6-7 жилийн туршлагаар яг Монгол гүйцэтгэгчнэрийн хувьд гэж ярих юм бол яг одоогийн байгаа нөхцөл төр бол юу байгаа даа л да. Хуулийн мэрэгчлэлт нь илүү төлөхөө гэрээ энэ бэлдээд байна л да тий. Яг барилгын компаниудад бол тэгтээ яг энэ нь бас нэг жоо учир дутагдaltaй байгаа байхгүй. Зөвхөн хууль талаас нь ингээд харах юм бол яг тэр нөгөө өмнөх хэлсэнчлэн шүүх хуулийн өмнө ингээд өөрийгөө хамгаалах маягтай л ярьсан хамгаалах маягтай нэг тийм байдлаар юм бэлтгэдэг байгаа ерөөсөө. Тэгэхгүйгээр ерөөсөө гэрээ гэдэг чинь өөрөө цаад утга нь юу юм бэ гэхээр тухайн төслийг амжилттай давах, фейлдэхгүй давах л тийм нөхцөлийг бүрдүүлэх цаас баримт бичиг хэлээд байгаа шүү дээ, тийм ээ. Одоо нөгөө тоглоомын дүрм гэж яриад байгаа шүү дээ, тийм. Тийм. Одоо тэгээд бүх нөхцөлийг хангасан байх хэрэгтэй нөгөө нэг баримт бичиг тийм. Тэр байдлыг л хангах тийм гэрээг л бэлдэх хэрэгтэй байхгүй. Зүгээр зөвхөн хуульч биш тийм. Тэнгүүтлээ одоо юу хэрэгтэй гэдэг хуульч мэдээж байх шаардлагатай. Тухайн гэрээ бол бүгд тухайн улсын хууль төр мэдээж нэгдүгээр дагсан байх хэрэгтэй. Тэнгүүтлээ барилгын мэрэгчлэлтэн болоо заавал байх хэрэгтэй болчихж байгаа. Тийм. Өөрөө энэ гэрэн дээр. Тэнгүүтэл барилгын мэрэгчлэлтэн гэхээр инженер гэхээр одоо яах юм construction engineer гэхээр сайт инженер гэхээр одоо зөвхөн сайтаа мэдчихэн тэнгүүт бас нэг гэрээ рүү бас нэг тийм мэдлэг татмаг шүү дээ. Тэнгүүтлээ өөрөө энэ quantity surveyor гэдэг мэрэгжил чинь өөрөө юм 3 цогт зүйлээс бүрдсэн байдаг байхгүй юу? Өөрөө одоо estimation буюу тооцоолол хийдэг. Инженерингийн мэдлэгтэй тий одоо зураг уншдаг ч байдаг юм уу? Техникийн шаардлага уншаад ойлгочдаг. Тийм мэдлэгтэй. Дээрэс нь өөрөө хуулийн мэдлэгтэй юм 3 мэдлэг шаардсан байдаг. Үндсэн суурь мэдлэг. Тийм болохоор quantity surveyor нь энэ 3-ыг нэгтгэж чадж байна гэдэг чинь өөрөө тэр гэрээ рүү орох хамгийн боломжтой нөхцөлийг бүрдүүлчихэж байгаа байхгүй юу? Тийм. За тэгэхээр ерөөсөө тэгэхээр одоо ингээд за гэрээ гэл хоёлаа ерөнхийд нэг ярьлаа те сая бол за гэрээний ач холбогдлыг бол нэлээд бас ухаж ярьлаа. Одоо болохоор ер нь энэ гэрээ гээд задрангуут бас ингээд төрөл бүрийн гэрээнүүд байх шиг байгаа даа шүү дээ тий. За тэр гэрээний төрлүүд одоо манай салбарт бол миний мэдж байгаагаар зохиогчийн хяналтын гэрээ, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ хоёр байна. Яг нэг стандартаар ингээд загвар болоод за энийг дагаж мөр дөрөгээ гаргацсан ч юм. Норм дүрмэнт ингээд гарцсан байгаагаар энэ хоёр загвар за дээрээс нь тэр олон улсын фидик гэж яриад байгаа. Ягаад би ингээд олон улс гэдэг байна вэ гэхээр ер нь одоо барилгын салбарт чинь монголчууд ингээд төгжүүлээл те Монгол төгжөөл бид нар ингээд авч явж байгаа биш. Ер нь гаднаас технологи оруулж ирээл гаднаас одоо Солонгост ажиллаж исэн хүмүүс нь хурж ирээл энд ингээд бас нэлийн юмнуудыг хийгээл за тэр одоо хаана үгүй Европ Америк төгссөн инженерүүд нь хурж ирээл өөрсдийнхөө мэдлэг туршлагаар энэ салбарыг хөгжүүлж байгаа гэж хэлж байна. За тийм учраас бид нар бол энэ олон улсад хэдэн зуун жил хөгжөөд ирсэн тэр хоримтлагдсан байгаа туршлагаас өөр тохирохыг авч хэрэглүүл одоо хөгжлийг товчлно гэж хараад байна л да. За тэгээ яг энтэй холбоотойгоор одоо тэр гэрээний төрлүүд за хоёлаа фидик лүгөө буцаад орвол фидикт ингээл за улаан ном, шар ном гээл ногоо ном гээл байдаг те silver book энэ. За тэдгээр энэ ер нь яагаад тэгж ингэж ангилах ёстой болсон юм болоо гэдгийг хоёлаа бас ярилцъя тийм. Яагаад ингэ silver гээл ингээл зүгээр нэг ингэ гэрээвч болдгоо юм жишээлбэл манайх шиг тийм. За яг юу байгаа.
гэрээний төрөл гэх юм бол гэрээг бол маш олон янзаар ангилж болж байна. Өөр одоо за жишээлх юм бол хэв загвараар нь тий одоо ямар хөө формоор нь гэх юм бол ерөөдөө нэг хоёр ангилдаг л да. Bespoke буюу одоо зөвхөн тухайлсан төсөл дээр зориулагдсан гэрээ гэдэг тий. Нөгөөх нь болохоор стандарт форм контракт буюу нэг стандарт загварын гэрээ гэдэг. Ерөөдөө тэгж хоёр ангилдаг байна. За bespoke гэрээ нь болохоор яа гэхээр зөвхөн тухайн төсөл дээр зориулагдж хийгдэг. Өөр одоо дахин давтагдчихгүй биш тий. Тийм. Одоо тэгтээ энэ өөрөө бас нэг онцлогтой. Өөрөө чинь зөвхөн одоо тийм зохицолбор одоо комплекс тийм барилга одоо барилга байгууламж төсөл дээр хэрэглэгддэг гэрээ аахгүй bespoke нь. Жишээлх юм бол одоо юу гэдэг төмөр замын төсөлд явж ирсэн хажуугаар нэг том мега тийм юу гэдэг үйлдвэрч гэдэг юм уу тий. Тиймэрхүү энэ байдал дээр ингээд зориулж хэрэглэгддэг. Одоо тухайлсан төсөл дээр тухайн нөхцөл байдлаас нь шалтгаалж бүх одоо нөхцлүүдийн зүйл залтуудыг зохиодог гэсэн. Төсөл нь өөрөө тийм одоо юник төсөл байвал яг нь зориулж өөрчлөхөөс гэрээ боловсруулахаас өөр аргагүй болж штэ тий. Тий яг үнэ тий. Тэгвэл бас нэг учир дутагдaltaй энэ өөрөө цаг хугацаа хөрөнгө мөнгө их шаардна мэдээж тий. Шинээр зохиож байгаа учраас. За тэнгүүтлээ бас нөгөө алдаа дутагдал магадгүй их гарах магадaltaй. За өөрөө нөгөө туршигдаагүй юник загвар гэсэн үг шүү дээ тийм болохоор. За нөгөө талдаа гэх юм бол стандарт форм контракт гэдэг чинь энэ болохоор яг нөгөө нэг бүх одоо хөгжингүү тийм улс орнуудад бүх орн ийм стандарт форм контракттай байдаг. Стандарт загварын гэрээ гэсэн үг шүү дээ тийм. Энэ чинь өөрөө бүх олон жилийн турш ингээд туршигдаад тодорхойлогдоод ингээд төгс болсон гэрээний загвар гэсэн үг байхгүй. Одоо яг бидний сайн мэддэг Австрали, Их Британи, Америк энэ гэх мэт улс орнуудад аяг бүгдээр ийм стандарт форм контракттай загвартай гэсэн үг. Тэгээ одоо тэдний нэг тод жишээ нь одоо FIDIC байхгүй энэ стандарт форм контрактын тод жишээ. FIDIC ч өөрөө нэг ясандаа Францын барилгын инженеруудын холбооноос гаргасан ийм стандарт форм загвар гэсэн үг. Тэгээ ерөөдөө нэг ингэж ангилдаг. За тэгээд өөр бас нэг ангиллал одоо манай хийгдэх ажлын цар хүрээгээр нь гэх юм уу те гэрээг тухайн гүйцэтгэгч захиалагчийн хооронд байгуулсан хийгдэх ажлын цар хүрээгээр нь гэх юм бол EPCM contract, design based contract, өөр одоо юу гэдэг client consulting contract те ийм байгаад байдаг. За EPCM contract гэх юм бол одоо юу гэсэн үг шүү дээ engineering, procurement, construction management гэсэн үг шүү дээ EPCM ч өөрөө те тэнгүүтлээ энэ болгоныг одоо энэ бүх энэ дөрвөн үе шатыг өөрөө тухайн гэрээсэн гүйцэтгэгч нь гүйцэтгэн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө захиалагчаас мөнгө авлаа бүх зүйлийг хийнэ л гэсэн үг. EPCM ч өөрөө тийм болохоор энэ EPCM-ийн өөрөө контрактор нь буюу гүйцэтгэгч нь маш тийм туршлагатай чадварлаг тийм өөрөө гүйцэтгэгч байх хэрэгтэй байна. За одоо тэгээ EPCM-ийн хоёлаа бүр ойлгомжтой байх үднэс монголоор нь томьёолоо яа тий. Одоо энийг жишээлбэл түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэй гэж ойлгож болох уу? Яг тэгж ойлгож болохгүй. Гэхдээ EPCM контракт ч өөрөө ерөөдөө яг олон гадны туршлагаас ингээд хараад байхад бол turnkey контракт гэж явд юм байлаа EPCM ч. Тийм байт юм. Тэгэхээр ер нь бол одоо манай хэрэгжиж байгаа туршлагаар бол хүмүүс чинь ингээл мөнгөтэй те тэгтээ нөгөө инженерийн туршлага энэ төр нэг байхгүй тэгээ инженер авч ажиллуулах сонирхолгүй байвал яг одоо тэр EPCM-ээрээ яг түлхүүр хүлээлгэж өгөх бүх асуудал эрсдлээ чи өөрөө хариуцаа тий гэдэг. Тий яг үнэ. Тэгээд цаашаа юу лээ? Тэгээд яг за тэгээд EPCM гэж нэг талтай тийм. За тэнгуүтлээ design based гэж сонсчихсан баг те. Design based contract гэхээр бас яг EPCM-тэй төстэй. Гэхдээ гэрээсэн гүйцэтгэгчийн зөвхөн зураг төсний ажлыг хийн. Техникийн шаардлага боловсруулна. Дээрээс нь угсралтын ажил хийж байгаа. Нөгөө нэг procurement буюу одоо бараа материалын нийлүүлэлт эсвэл одоо менежмент ч юм уу тийм байхгүй байна шүү дээ. Тэнгүүтлээ энэ одоо гэрээн яг юун дээр илүү тохиромжтой гэхээр одоо захиалагч нь илүү тийм нөгөө барилгын салбарын биш тухайн салбарын биш тохиолдолд илүү ашиглаж зүгээр байдаг. Яагаад гэхээр зөвхөн зургийг ингээд даатгахч чинь угсралтын даатгахч чинь гэдэг чинь гүйцэтгэгч талдаа илүү хариуцлагыг өөрүүлээд ингээд дараа нь хариуцлага нэхэд амар болчих чинь гэсэн үг байна. Тийм гэсэн. Зураг угсралт хоёрын даатгахч чинь гэсэн үг тийм. Зураг угсралт болгон тийм техникийн шаардлага. Одоо манайхан чинь манай тохиолдол дээр чинь бол
юу байгаа шүү дээ. Зургийн компаниуд гэж тэгэхээр чинь зөвхөн зургаал зурдаг тий. Техникийн шаардлага гэдэг юм орхигдсон. Яг энэ чинь бол аюулгүй чухал байхгүй тий. За энийг яг дараа нь ярьж. За тэгээд тийм байна. За яг өөр бас өөрөөр бас ангилж болоод байгаа маа. Бас одоо юу гэдгийг төлбөрийн нөхцлөөр нь гэх юм уу? За төлбөрийн нөхцлөөр нь бас ангилж болоод байгаа гэрэг чинь. Cost plus contract, lump sum contract, schedule of rates contract ч юм уу тий. Иймэрхүү байдлаар ангилж болдог төлбөрийн нөхцлөөр. За cost plus нь одоо яа гэм бэ гэхээр ямар хуу тохиолдолд ашиглагдах вэ гэхээр илүү одоо нөгөө тухайн төсөл нь илүү critical буюу одоо нэг айгүй хурдан чухал одоо хурдан хийгдэх шаардлагатай тохиолдол тий. Gas ингээл хийх хэл одоо сонирхолтой болвол cost plus contract-ыг ашиглаж болдог. Энэ өөрөө гүйцэтгэгч талд амар маш ашигтай. Одоо ингэ гүйцэтгэгч тал тий ингээл бараа материал аваад хүмүүс ажиллуулаад авах тусмаа одоо мөнгө зараал авах тусмаа гүйцэтгэгч талд илүү ашиг ороод байна л гэсэн. Ямар ч төлөвлөлтгүй л шууд эхэлчихэж байна гэсэн. За ер нь бол баг тэгээд ойлгочих болно тий. Өөрөө ерөөсөө нөгөө нэг ажлын зураг нь бас яг бүрэн гүйц тодорхойгүй байдаг. Скоп нь бас бүрэн гүйц тодорхойгүй байдаг тий. За ямар ч гэсэн энэ бол тэдэн гэхэд дуусах хэвээр эхлүүл гэж. За ер нь бол тий. Манай нь бол тий. Гэхдээ одоо манад байгаа нэг нөхцөл нь тэдэн гэхэд тэдэн төгрөгөнд байж дуусах хэвээр эхэл гэж хэлж байна. Энэ болохоор одоо тэдэн гэхэд дуусах хэвээр за зардлыг нь бол тооцоогүй. Гэхдээ ийм нэг зүүнээр тохирол эхэлнэ гэсэн үг. Яг нэг зүүнээр тохирох нь гэхээсээ илүү яг нэг багцаа үнээр бол тохирдог. Тухайн цар хүрээний хувьд ийм үнээр ингээд хийнэ гэдэг ингээд тохирчдөг. Гэхдээ энэ нь өөрөө скоп нь өөрөө ажил ихснээс хойш амар одоо 2 3 дахин ч илүү өсч болохоор хэмжээний тийм байхгүй. Өнөөдөр би 100 саяар ингээд ажил тохирлоо гэхэд магадгүй сарын дараа 500 сая нөгөө манай ажил маань болсон ч байх болохоор тийм. Гүйцэтгэгчийн хувьд бол ямар ч эрсдэлгүй гэрээний төр. Ер нь тийм. Гол нь өөрөө эн чинь яа гэхээр манайх тэр зарлагдсан одоо коста батлах хэрэгтэй. Тэрийг л аюул сайн баталж үзвэл баталгаажуулж. За тийм гэсэн. Тийм. Одоо тэгээ тэнгуүтлээ нөгөө талд бас нэг ламсам гэдэг байж тээ. Энэ бол яг эсрэгээрээ зүйл залттай л та. Ламсам гэхээр одоо нөгөө яг монголоор нэг хатан үнийн гэрээгээд орчуулаад байгаа. Тэр нь одоо яа гэхээр бүх одоо скоп нь тодорхойлсон ажлын цар хүрээ. Спек буюу одоо техникийн шаардлага тодорхойлсон. Зураг нь одоо дизайн зураг нь одоо тодорхойлсон. Schematic одоо үе шатанда гэсэн үг тийм. Тэр нь ингээд тодорхой болцсон үед бол ламсам контрактыг ашигладаг. Энэ нь бол одоо яаж юм гэхээр магадгүй би 2020 онд cost plus-аар хийх хэрэгтэй байсан бол нэг жил сунгаад энэ бүх материалуудаа бэлэн болгоод 2021 онд ламсамаар хийж болох байхгүй тийм. Яа тэгэхээр энэ төсөл маань өөрөө нэг тийм яаралтайч байж болно. Гэхдээ өөрөө амар тийм critical биш. Гэсэн тийм. Тэнгүүтлээ энэ бүх материалуудаа бэлтжээд илүү захиалагч нь илүү модоор байх гэдэг шүү дээ тийм ерөнхийдөө бол. Тийм одоо ийм л юм байна гэж сууж явах нь шүү дээ тийм. Яг үнэ тийм. Тэгээ бүх материалаа хангах чинь тэгээд гүйцэтгэж талдаа бүх эрсдэл нь өөрөө ингээд явдаг гэсэн үг тийм. За тэгээд одоо ингээ гэрээ ингээ яриад гэрээний төрлүүд яриад те хаана хизээ юу хэрэглэх вэ гэдэг одоо мэдлэг бас хүнд байх шаардлагатай болоод нь шүү дээ те. За би энэ ийм үед бол би яг ийм юм хэрэглэх хэвээр ийм нөхцөлтэй байх хэвээр гэдэг ийм асуудлууд гарч ирэх юм байна. Тэгэнгүүт одоо ийм бодогдож байна л да. Одоо ер нь энэ гэрээний удирдлагыг яг за одоо quantity surveyor гэдэг бол захиалагчд ер нь ажиллаад байгаа мó, гүйцэтгэгч ажиллаад байгаа мó, туслан гүйцэтгэгч байгаад байгаа мó. Ер нь гэрээний удирдлагыг төслийн хувьд яг хэн хэрэгжүүлэх ёстой юм байна. Гэрээний удирдлага гэдэг нь хамгийн эхлээд нөгөө тэр одоо гэрээний төрлүүдээ сонгож гэрээ хийхээс эхлэх гэдэг шүү дээ тий. Тэр үе шатанд ер нь яг энийг одоо хэн гэх юм уу? Мэдээж захиалагч л байх л та. Гэхдээ нөгөө талаас бас гүйцэтгэгч нар тохирохгүй тийм гэрээ хийгээд ороод шатлалтанд ороод түрүүний хэлдэг шиг тий. Тийм одоо ламп сам гэрээг одоо тэр нөгөө өмнөх илүү эрсдэл cost plus гэрээ хийх ёстой газар одоо хатан үнийн гэрээ хийж ороод гүйцэтгэгч нь өөрөө хамаг эрсдлээ өөрөө шатаад тиймэрхүү тохиолдлууд маш олон гарч байгаа гэж харж байгаа. Тэгэхээр ер нь энийг яг ингээд яг одоо яах ёстой юм бэ? Тэр одоо
хэн хариуцах хэвээр. Гүйцэтгэгч нэг талаас харах хэвээр, захиалагч нэг талаас харах хэвээр. Гэхдээ эцсийн шийдэл нь гэх юм одоо тохиромжтой арга барил нь ер нь юу байна вэ? Ингээ хараад. Яг хоо яг тэгэж яг тэрэнд хариулахын тулд юу байх хэрэгтэй байна? Гэрээний нөгөө нэг гэрээ хийх үе шатуудыг илүү ярих нь зөв баг те. За тэнгуүтлээ яг юу яадаг гэрээ хийх үе шат чинь өөрөө яг ерөөхдөө аливаа төслийг бол хоёр ангилчих болно цаг хугацаанд бол. Одоо тендерийн өмнөх болон тендерийн дараах гэдэг хоёр ангилчих болно те. Тендерийн өмнөх шатанд бол энэ өөрөө гэрээний одоо яг юу яадаг олон улсын төслийн багуудын бүтцийг ингээд хараад хахад гэрээний баг гэдэг байдаг те. Энэ гэрээний баг нь тендерийн өмнөх үе шатанд бас айгүй тийм чухал үүрэг ролд оролцдог л та. Жишээлбэл одоо юу хийхээ тухайн төслийн одоо захиалагч гүйцэтгэгч хоорондох тийм координацийг одоо хийдэг те. За тэнгуүтлээ гүйцэтгэгч баг доторх одоо тэр уялдаа холбоог бас хийдэг. Тэгээд захиалагч одоо төслийн одоо харилцагч талуудын тэр нөгөө харилцааг ингээд зохицуулдаг. Тэгээд тендерийн материалуудыг одоо ингээд судалж үзээд хамгийн тэр оновчтой зөв төсөв гаргахад одоо чухал үүрэгт оролцдог ч юм уу тий. Тендер өмнөх шатанд бол. За яг хэрвээ ингээд за тухайн тендер авчлаа, гарын хэсгээ ингээд зурхаар болчлоо, шалгарчлаа гэж бодох юм бол тухайн одоо гэрээний баг нь юу яадаг одоо тухайн одоо нэг гэрээлж байгаа гэрээн дээр ингээд хоорондоо захиалагч талтайгаа ингээд санал оруулах тий. Тухайн зүйл залтанд санал оруулах. Тэрэн дээр үндэслэн ингээд negotiation буюу ингээд хилцэл хийх тий. Хилцэл хийх. За тийм ингээд хилцэл хийгээд тухайн гэрээний зүйл зарт дээр тохиролцсон одоо яг нөгөө нэг өмнөх яснаар магадгүй гүйцэтгэгч талд илүү алдагдaltaй ч юм уу байхаар бол манай талд энэ юм алдагдaltaй байна. Ингүүл манайхаар зүгээр байна гэдэг тэрнийхээ баримт баталгааг ингээд өгөөд үзээд хоорондоо ярилцсан гэсэн үг л мэдээж захиалагч тал чинь илүү юу яах вэ? Яг олон улсын төсөлтөөр захиалагч гүйцэтгэгч хоёр тал бол яг ижид их хэрэгтэй байх хэрэгтэй. Хэн ч хэнийг ингээд дамгаалахгүй байх хэрэгтэй л да. Тэрээд дамгаалчих юм бол тухайн төсөлч өөрөө нурахын цамдан багхгүй тий. Өөрөөр хэлбэл нэг талаас яг мэрэгжлийн одоо юу байна те мэрэгжлийн хүмүүс нь бид нар энийг ингэж хийя гэдэг санал гаргаж ийн нөгөө талаас нөгөө яг юма хийлгэх гэж байгаа юм чи яг ийм байлгамаар байна. Тэгэнгүүт одоо манай жишээн дээр бол манай улсын жишээн дээр бол захиалгач нар нь давмгаалаад гүйцэтгэгч нар нь болохоор хичнээн сайн те хийх чадамжтай байсан ч гэсэн захиалагчийн тэр хатуу санал хатуу хэм хэмжээнд тохируулж өөрсдийнхөө одоо хамаг нөөц болцоогоо илүү одоо баг гэх юм илүү хямдруулж тэгээ хямдарсан юм чи угаасаа чанаргүй байх нөхцөл бүрдээд ингэж хийж ийн гэж харж байна л та тий. Тэгэхээр хэрвээ захиалагч өөрөө чанартай цаг хугацаанд юмаа бариулъя гэвэл мэрэгжлийн хүмүүсийг чанартай бүтээгдэхүүн гарах нөхцөлийг найлуулах бүрдүүлж өгөх ёстой. Тийм учраас гэрээ тэгш хэрэгтэй байх ёстой гэж харж байна. Тэгээд гэрээгээ ингээд хилцлийн шатанд ингээд тохироод хийчлээ гэж бодъё. Тэгээд одоо яа гэсэн үг лээ. За хилцлийн үед шатанда тохироод ингээд гар үсгээ зурчлаа тийм ээ. Тэнгүүтлээ яг аливаа олон улсын төсөлтөөр юу яадаг л та нөгөө нэг баталгаа гэж юм чухал байдаг, датагл гэж юм чухал байдаг тий. Гүйцэтгэгч нь одоо тус төслийг ямар нэгэн байдлаар фейлдгүй амжилттай дуусгана гэсэн баталгаа гаргаж өгөх хэрэгтэй байдаг байхгүй тий. За тэрийг юу гаргалаа? Тэрийг мэдээж нөгөө нэг итгэмжлэгдсэн банкар гаргана гэсэн үг. Тийм баталгаа гаргаад одоо юуны баталгаа байдаг? Гүйцэтгэлийн баталгаач байдаг тий. Тухайн төслийг амжилттай дуусгана гэсэн гүйцэтгэлийн баталгаа. Магадгүй урьдчилан төлбөр авч ивэл урьдчилан төлбөрийн баталгаа гэдэг нэг гаргаад ингээд тэр баталгааныхаа баримт бичгийг өгөөд захиалагчид өгөөд одоо тий тэнгуүтлээ нөгөө захиалагч нь окей гэж үзээд бас дээрэс нь нөгөө даатгалынхаа тэр гэрээгч гэдэг юм уу захиалагчтай өгөөд тэгээд захиалагч одоо гүйцэтгэгчийг за ингээд ажил хийж болно гэсэн тийм мэдээлэл өгөөд ерөнхийдөө бол олон улсын төсөл дээр аливаа төсөл эхэлдэг гэсэн үг байна. Тэгэхээр одоо яг даатгал гэдэг асуудал бас тийм даатгал баталгааны асуудлууд аягүй чухал юм байна гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл бид нар ингээд ажил хийснийхэн дараа за ингээд сайхан гэрээ хилцэл хийн. Гэхдээ нөгөө даатгалаа оруулахгүйгээр сайхан гэрээгээ хийнгүүт за нөгөө гүйцэтгэж байгаа хүмүүс маань яг хэлснийхаа дагуу хүн хүчээ гаргахгүй ч юм уу ингээд байвал тэр гэрээг цуцлаад тэгээ мөнгөө жишээлбэл буцааж авах үед нь даатгалаас одоо хэрвээ гүйцэтгэгч нөгөөх чадамжгүй бол даатгалаас нь гаргаж өгнө гэж ойлгож болох. Эсвэл гүйцэтгэгчтэй холбоотой гаргасан
захиалагчийн тэр юунд учруулсан цаг хугацаа хөрөнгө санхүүгийн хохирлыг бас даатгалаас нь гаргаж өгнө гэж ойлгож болж байна. Аль нь вэ? Яг даатгал нь бол ер нь ихэвчлэн эрсдэл тал руу байгаа гэдэг. Яг нөгөө санхүүгийн эрсдэл гэхээс за яг санхүүгийн эрсдэл байж болно. Гэхдээ аль болох нөгөө нэг тухайн гүйцэтгэгчийг илүү тийм нөгөө нэг эрүүл аюулгүй байлгах талаас нь илүү даатгсан байдаг л да. Ер нь тэр талаас нь бодож даатгалыг илүү хэрэгжүүлдэг болов гэж би бодож байна. Одоо осол за ерөнхийдөө тэр гэсэн үг юм. Тийм яг үнэ тэр талаас. Тэгэнгүүтлээ гүйцэтгэлийн баталгаа нь бол ерөөхдөө тэр санхүүгийн талын ерөөхдөө ингээд арын даачж байгаа гэсэн үг байхгүй. Тэгвэл ер нь альва гэрээ ингээд цуцлана гэдэг чинь ер нь хамгийн байж болох хамгийн сүүлийн түвшин шүү дээ. Аль болвол тухайн төслийг амжилттай яг анх ярьснараа хоёр тал зорилготой хүрэхин тулд амжилттай л болгох хэрэгтэй. Нэгэнт гэрээгээ хийсэн бол цуцл аль болох цуцлахгүйгээр л шийдэх хэрэгтэй. Яг үнэ. Яг чиний төлөө бүгдийг. Гэтэл одоо яг нөгөө ихэнх миний харж исэн жишээн дээр бүтлгүүцсэн жишээн дээр захиалагч нар маань ингээл гүйцэтгэгч нараа ингээл гэлц солиод одоо газар ширууны ажил дээр гэх жишээлбэл ингээл 3-4 гүйцэтгэгч солилцсон ч байлаа. Тэгэхээр энийг харахад бол тэр хилцлийн асуудал дээр их менежмент муутай ажилласан гэж дүнж болох. Одоо нэг гүйцэтгэгч орж ирэл өө чи чадахгүй мэн ингээл тэрийг явуулаад дараагийнх нь аваад өө чи бүр өтөхгүй мэн ингээл явуулаад байна гэсэн. Яг тэгж болох. Гэхдээ ер нь бол ийм байна. За захиалагч тал нэг тийм гэрээний загвар ингээд яач толгочдөг те. Тэнгүүд гүйцэтгэгч нөгөө нэг үнийн дүнгийг хараад ч гэдэм. Эсвэл өөрсдөө үнийн дүнгээ боловсруулах гэсэн чинь окей гэдэг ингээд орцсон. Тэнгүүд нөгөө нэг гэрээний зөвлөл заалт нь ерөөсөө сонирн биш байгаа гэдэг. За тэнгүүд ингээд ажил дээрээ орсон чинь нөгөө нэг гэрээний зөвлөл заалтаараа явдаг ч юм уу. Тэгээд явсан чинь нөгөөх нь нөгөө гүйцэтгэгч тал ерөөсөө нэг тийм ашигтай болж өгөхгүй, дэмжлэг болж өгөхгүй гэрээ байгаад байдаг те. Тийм үүднээс ингээд гүйцэтгэгч нар ер нь их юу яа сэтлэгддэг болов гэж боддог. Тэгэхээр бол ийм. Тэгэхээр гэрээний одоо яг үндсэн үүргийг нь бол яг эндээс харж байна л да. Яг зүгээр хоёр тал зүгээр ажил хийхин өмнө яг ингээд сайхан ойлголцоол, зорилгоо тодорхойлол тэгэл эхлүүлэх үндэс болж байна гэж харж байна тийм. Ийм чанартай ямиг ийм хугацаанд ийм зардлаар за манахаас ийм инженерүүд ажиллана, ийм багаж хэрэглэн за энэ ингээд бүх юм ингээд сайхан тодорхой маш одоо тодорхой даалгавар авсан учраас тодорхой юм хин гэж орох ёстой боловч бодит байдал дээр манай гүйцэтгэгч нар бас яг нэг бичиг цаасны асуудалтай нууцлал тал дээр жоохон хойнг хайр хандаад тэгээд тохирол амсаад ийн гэж бодлоо би бол сая. Тийм байдаг тийм. Ялчгүй тийм байгаа л да. Ялангуяа одоо яг дотоодын төслүүд дээр илүү ороод мэргэжсэн бас том компаниуд байгаа шүү дээ. Тэд нар маань өөрөө гадаадын одоо олон улсын чанартай төсөл рүү орохоор одоо дампуурах ч гэдэг юм уу ер нь фейл техник тиймэрхүү асуудал бас мэрсээр ажигддаг байдаг шүү. Тэгэхээр энэ чинь өөрөө тухайн гэрээнийхээ зүйл заалт нөхцөлийг мэдэхгүй энэ дээрэс нь тухайн төслийн процессыг ойлгохгүй гэсэн үг байхгүй. Ойлгоогүй орцсон байна гэсэн үг байхгүй. Одоо нэг ганц инженер тавих гэсэн чинь гэрээн дээр нэг 5 инженер тавьгаа заацсан бол тэгэл амар болно гэсэн үг шүү дээ тийм шүү дээ. За тэгж одоо гэрээний асуудлууд нэг иймэрхүү. За энэ дээрээс одоо юу ярмаар байна? Одоо яг ингээл баригадууд гээд байна те. За бүр детальны орё. Баригадууд одоо өнөөдөр ажил хийхдээ ямар нэгэн гэрээгүйгээр ингээд аман тохироогоор ажиллаа хийгээд ийна гэдэг асуудал айгүй хөндөгдөж байна. Дээрээс нь хулигтуулж гин гэж яриад байгаа баригадууд. Миний ойр дотнд болон миний ойр дотны инженерүүдийн хүрээлэлд гэж хулигтуулсан баригадууд бол үзэгдэхгүй байгаа. Тэгээд тэр хулигтуулдаг асуудал нь магадгүй мэрсэр гардаг байх л да. Тэгээд тэр нэг том асуудал болж харагдаад байгаа шүү. Ер нь гэхдээ хэрвээ ингээд цаашаа амаар тохироод хийсээр байвал энэ хулигтуулах те одоо мөрөөлнө гэж яриад байгаа шүү дээ. Энэ асуудал даймжна гэж харж байна л да. Том цар хүрээтэй болно гэж харж байна. Тэгэхээр ер нь баригадуудын гэрээний асуудлыг юу гэж харж байна? Ямар мэдээж нөгөө баригадууд маань бичиг цаастай айл болох 100 хооролдохгүй те шууд ажиллаа хийх сонирхолтой хүмүүс байгаа. Нөгөө талаас гүйцэтгэгч нар маань түрүүн ярьсанчлан бас адилхан бичиг цаасных одоо яахгүйгээр ажиллаа шууд гүйцэтгэдэг хүмүүс байгаа шүү дээ. Яг энэ хоёр гүйцэтгэгч одоо сэтгэлгээтэй хандлагатай хүмүүсийн хоорондох энийг эрх зүйн харилцааг юу гэж харж байна? Яг яалчгүй тиймэрхүү
тийм зүйл бол ажиглагддаг яг монголоор нөхцөл бол тий. Гэхдээ энэ нь өөрөө яагаад одоо баригад нь ажиллаа хаяад явдаг ч юм уу, гүйц захиалагч нь эсвэл нөгөө мөнгөн дээр унждаг ч юм уу тий. Тэнгүүтлээ ямар нэгэн нөхцөл байдлаас болоод ингээд нэмэлт ажиллаар хийх гараад ирдэг ч юм уу тий. Иймэрхүү нөхцөл байдлууд яагаад үүсээд байна гэхээр ерөөсөө миний харж байгаагаар энэ ч өөрөө гэрээн ерөөсөө болохгүй, гэрээнийхэн загвар нь ерөөсөө болохгүй байгаа нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол ингээд альва ингээд ажил construction ажил ингээд хийгээд явж байхад өөрөө гэрээч өөрөө дэмжлэг болж явах хэрэгтэй байхгүй тий. Ямар нэг байдлаар санхүүгийн цаг хугацааны хувьд чанарын хувьд ингээд дэмжлэг болох хэрэгтэй байтал энэ чинь өөрөө манай нөхцөл дээр ямар ч дэмжлэг болохгүй тийм гэрээ байгаа байхгүй. Тийм байдлаас болж иймэрхүү тий яг тиймэрхүү нөхцөл байдал үүсээд байна л да. Тэгэхдээ за яг хөө тэгээд одоо баригад чинь өөрөө гүйцэтгэх чинь өөрөө энэ иймэрхүү нөгөө гэрээ энэ төр сайн мэдхгүй гэдэг чинь тий. Тэнгүүт өөрөө бас яг үнэ яг мэдэх шаардлагагүй байхгүй яг үнэндээ бол магадгүй зүгээр яах юм бэ? Зүгээр нэг 15 хүний бүрэлдэхүүнтэй нэг тийм можааны баригад одоо энэ чинь ажил хийх гээд ингээд ороход тэр хүн одоо тэндээс одоо гэрээний мэргэжил авах шаардлагагүй зү. Компьютер авах шаардлагагүй зү. Тэнгүүтлээ өөрөө ийм байх хэрэгтэй байхгүй. Яг зүгээр нэг олон улсын практикийг харж байхад гэрээний тийм консалтинг байх хэрэгтэй. Construction контрактор мэргэжсэн гэрээний консалтинг, quantity surveyor-ийн тийм фирм байдаг ч юм те. Тиймэрхүү зүйл байх хэрэгтэй. Тэр нь өөрөө хөгжсөн байхад тэр баригад чинь өөрөө очиод санхүүгээ одоо төлбөрөө төлөөд сервис авчиж байна те. Ямар нэгэн гүйцэтгэгч чинь өөрөө очиод сервис авчиж байгаа байхгүй тэр газараас. Тийм. Ер нь бол тийм л байх хэрэгтэй. Магадгүй одоо за бид нар консалтинг тэр quantity surveyor-ийн одоо фирм те тэрийг байгуулж одоо манай хөгжих нь арай болоогүй маа гэж үзвэл ядаж хамгийн ойр байгаа нь тэр яг нөгөө менежментийн консалтингийн үйлчилгээ байгаад байгаа шүү дээ тийм. Тэрэн дотроо тэр quantity surveyor-ыг маш сайн хийдэг мэргэжилтнүүдтэй контракт тэр администрашн гэж яриад байгаа функцийг маш төгс төгөлдрөө ажилуулдаг байвал яг тэр консалтингийн хувьд оролцож байгаа төслүүд дээр бүх оролцогч талуудтай холбоотой гэрээ эргэцсэн харилцааг мэргэжлийн зүгээс зохицуулж өгөх боломжтой гэж харж байна л да. Тэгээд ер нь бол одоо тэгэхээр олон улс гэх юм уу манай энд хэрэгжиж байгаа төслүүд дээр жишээлбэл захиалагч, ерөнхий гүйцэтгэгч нарын доороо туслан гүйцэтгэж аван тэгээд ерөнхий гүйцэтгэгчийн зөвхөн туслан гүйцэтгэгч компанитай гэрээ хийж байгаа тийм. Тэгэнгүүт туслан гүйцэтгэгч нь дахиад доороо баригаттай гэрээ хийж байгаа. Тэр хоёрын хооронд асуудал үүсээд юм гэж харж байна л да. Тэгээд түрүүний энэ хоёрын хооронд үүсэж байгаа буюу хамгийн нөгөө пирамидаар ирвэл хамгийн доотлын суурьнд хамгийн олон хүнтэй хэсэгт тийм олон хүн оролцож харилцаа үүсгдэг хэсэгт хамгийн одоо бодит ажил үр дүн гарах тэр төлөвлөлтүүдийг бодиттой болгодог хэсэгт энэ конфликт үүсснээр одоо ажлын тэр бүтээмжид за үр дүнд аягүй сөргөр нөлөөлж гин гэж хараад байна. Тэгэхээр одоо за олон улсын төслүүд бол мэдээж одоо хамгаал шилдгийг түүж авч шалгаруулж оруулж байгаа шүү дээ тийм нөхцөл нь сайн учраас тэгээд энд үлдсэн нөгөө дундаж компаниуд маань яг ингээд дотоодын төслүүдэд хэрэгжүүлэхэд энэ асуудлыг бол яг тийм байдлаар зохицуулах хэрэг гарч ийн гэж харж байна. Тэгэнгүүт одоо миний бодлоор бол нэг юм байгаа да. Сайн нөгөө гэрээний үндсэн үүрэг гэдээ бит хоёр ярьсан. Тэгэхээр анханасаа тэр туслан гүйцэтгэгч за тэгээд баригад хоёрын нөгөө нэг гэрээний үндсэн үүрэг маань ерөөсөл хилэлцэх, тохиролцох, хийх ажлаа урьдчилж тохирох асуудал байгаад байна шүү дээ тийм процесс явагдахгүйгээр зүгээр одоо харуулад окей гэж шууд ороод хийж байгаа юм болов уу гэж магадгүй бодож ин л та. Тэгэхээр одоо миний бодлоор одоо инженерээр ажиллаж исэн туршлагадаа тулгуурлаад ингээ гаргалгаа гаргангууд бид нар нэг одоо магадгүй нэг хяналтын хуудас гээд байдаг шүү дээ ажил хүлээж авах. Хяналтын хуудас тоо хэмжээ 1 жун 3 хавсралчхад баг гэрээний үүргийг гүйцэтгэгчмэр юм шиг харагдаад байгаа. Чиний ажлыг одоо ийм шалгуураар хүлээж авнаа. За ийм тоо хэмжээтэй ажил хийн. За 1 жун энэ байна. За ингээд хийгэрэй гэхэд тэр харилцаа бол баг одоо микро гэрээ болж харагдаад. Энийг юу гэж бодож байна? Ерөнхийдөө бас тийм ээ тийм. Ялч тийм. Гэхдээ одоо юу байгаа даа. Ер нь бол
За заавал одоо бид нар яг олон улсын тэр гэрээний загвар руу орох одоо яг боломж нөхцөл нь бүрдсэн үү гэвэл бас үгүй шүү дээ тий. Одоогийн байгаа бидний нөхцөл байдал юу гэлээ. Тэнгүүтлээ ядаж ийм байх хэрэгтэй байхгүй. Гэрээ одоо ингээд захиалагч гүйцэтгэгч хооронд байгууллага хэд ядаж скоп нь байж байгаа. Скоп буюу одоо ажлын цар хүрээ тий. Дээрэс нь юу нь байж байгаа. Specification байж байгаа. Ийм байх хэрэгтэй байна. Ядаж specification байж гэнэ гэдэг чинь өөрөө тухайн төслийг чанартай байруулах хамгийн гол үндэс нь болчихж байгаа. Ерөөсөө specification гэдгээ хоёлаа бас монголчлоод ярил л та. Яг техникийн шаардлага гэж орчуулад байгаа шүү дээ. Гэхдээ бас техникийн шаардлага гэхээр бид нар чинь хэрэглэж хийдэггүй те. Яг техникийн шаардлага гэхээр бас юу гэдэг нь бас сонирн байгаад байгаа. Нийтээр масс юм. Тэгэхээр техникийн шаардлага хоёлаа бас яриад дэлгэрүүлээд тэгээд цаашаа үргэлжлүүлээ яриа гэж байна. За миний харж байгаа юм ба. За юу байгаа? Ерөнхийдөө бол юм ба да. Техникийн шаардлага гэдэг чинь өөрөө зөвхөн энгийн үгээр тайлбарлах юм бол тухайн төслийн яг ноорм дүрм гэсэн үг байхгүй тий. Одоо юу яадаг? Одоо бид нар яг Монгол төсөл дээр одоо зүгээр нэг орон сууцны дотоодын төсөл дээр бол бид нар яадаг? Тухайн ажлын зураг гарцсан байдаг. Дээрэс нь бид нар ноорм дүрмээ бариад ингээл талбай дээр хяналтаа хийгээд явдаг шүү дээ. Тэгчингүүтлээ яг тэр нөгөө ноорм дүрм чи өөрөө яг тэр нөгөө юу наривчсан байдгүй яг тий наривчсан байдгүй эсвэл яг тухайн ажилбар болгоноор нь ингээд хянахад дэмжлэг үзүүлдэггүй гэвэл бас очир дутагдaltaа санагдаад байгаа. Тийм болохоор техникийн шаардлага чи өөрөө энэ бүгдийг ингээд хангаад өгсөн зүйл байдаг тий. Одоо юу гэдэг газар шорооны ажлаас эхлээд тест туршилт тохируулга хүртэл захиалагчид ингээд хүлээлгэж өгөх хүртэл бүх процессыг заагаад өгсөн материал болон угсралтын тэр одоо стандарт гэсэн үг байхгүй тий тухайн төслийн. Тийм болохоор энийгээ бариад одоо ерөнхийдөө ийм техникийн шаардлагатай байна. Нэгдүгээр, хоёрдугаар тухайн төсөл дээр чанарын баг тий чанарыг хэрэгжүүлдэг тийм баг байна гэдэг чинь л өөрөө тухайн төслийг амжилттай, чанартай одоо дуусгах тэр үндсийг ерөөсө хангаад өгч чинь гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо бид нар бол ажлын зураг дээр техникийн шаардлагыг магадгүй нэг маш авсаархан байдлаар хийдэг гэж хараад байна л да. Ерөнхий тайлбар өгч гэдэг. Хамгийн ихэнд ерөнхий тайлбар өгч. За хан нь одоо ийм байна. Тийм барилгын нормын тэд байна. За төмөр утаан бүтээсэн тийм. Ер нь бол яг ингээ хураангуй нь бол тэр. Тэгвэл илүү дэлгэрэнгүй байх шаардлагатай гэж харж байна тийм. Яг үнэ. Тэгээд техникийн шаардлага нь болохоор одоо миний харж ирсэнээр бид нар одоо жишээлбэл гүйцэтгэгчийн жишээн дээр ярил буцаад бид нар хэв хашмал гэж нэг хэв хашмалын үйлдвэрт хэв хашмалуудыг бол ингээд үйлдвэрлэлээ тавьсан байгаа шүү дээ. Жишээлбэл тэгээд талбай дээр авчирч тэрийг хэрэглэхийн тулд ямар болон хэдэн ширхэг болон ямар одоо хэмжээтэй хэвнүүд хаана орох вэ гэж төсөлд зориулж тэрийг тооцож захиалдаг байгаа шүү дээ тийм. Тэгэхээр магадгүй техникийн шаардлагыг яг тэрнтэй адилхан хамгийн их орох орцсон орно тийм ээ. Тийм. Тэгэхээр техникийн шаардлагыг бол яг одоо норм дүрм гэдэг бол тэр агуулгад байгаа хэв хашмал юм тийм. Үйлдвэрлэлээ тавьсан. За энийг хэрэгжилж болно гэдэг тавьсан. Стандарт. Тэгэнгүүт тэндээс яг өөрийнхөө төсөл дээр тохируулж аль ямар болонтой ямар юуг нь авч хэрэглэх вэ гэдэг асуудал техникийн шаардлагын одоо тэн дээр тодорхой байх тусмаа тодорхой үр дүн гарна гэж харж байна. Тэгээд энийг одоо нэвтрүүлэх нь зураг төсөл зохиогч захиалагч нарын үүрэг гэх юм уу? Одоо оролцоо манлайлалаас шалтгаална гэж харж байна л доо. За тэгээ ингээд техникийн шаардлагаа явуулчлаа. Тэгээд норм дүрм гэдэг дээр бас нэг дэлгэрүүлээд одоо жишээлбэл ярил. Ерөөсөө л норм дүрм гэдэг маань бидний хүрэх ёстой үр дүн шалгуурал байгаад байгаа шүү дээ тийм ажлыг хэмжих, ажлын чанар талаас нь хэмжих шалгуур. Тэгээд зураг төсөл болохоор тоон талаас нь хэмжих шалгуур. Өөрөөр хэлбэл зураг төсөл маань тоо хэмжээ боддог. Тэрэн дээр хэдэн метр өндөртэйгээ тоон шалгуурууд байдаг. Техникийн шаардлага нь чанарын шалгуур гэж ойлгож байна. За тэгээ хоёлаа цаашаа явъя. Энэ чанарын шалгуурыг баригадууд дээр хяналтын хуудасаар гаргаж өгөх боломжтой юу? За тэгээд ер нь ингээд үндсэн нөхцлөөсөө ярил л да түрүүнийхээ техникийн шаардлага гэдгээс хойш. За чеклист буюу одоо хяналтын хуудсыг баригадууд дээр гаргаж өгөх боломжтой шүү дээ. Одоо боломжгүй зүйл бол байхгүй шүү дээ. Гэхдээ ер нь бол би боддtiin зүгээр одоо ингээд манад юу байгаад байна те захиалагч гүйцэтгэгч туслан гүйцэтгэгч баригад гэсэн нэг иймэрхүү яг үндсэн хэдэн субъекттэй байгаа шүү дээ. Эдгээр чинь өөрөө яг хөгжлийн явцдаа энэ жижиг баригадууд нь өөрөө халагдаад
магадгүй яг тухайн одоо нэг салбараараа мэрэгсэн тийм нэг гүйцэтгэгч нар илүү төрөөд явчих болоо гэж боддог байдیں۔ Баригадууд ерөөхдөө тийм одоо нэг зах зээлийн шалгуур гэсэн үг шүү дээ, нэг бодлоо тийм. Тийм болохоор тухайн одоо жишээлбэл юу гэдэг зөвхөн механикаараа мэрэгсэн, зөвхөн structural-аар буюу одоо барилга бүтээцээр мэрэгсэн тийм гүйцэтгэгч нар ингээд төрөөд баригадууд гэдэг юм бас нэг халагдаад ирчүүл бас арай нэг жоохон ямар нэгэн одоо тэр техникийн шаардлагач байдаг юм уу, одоо чеклист байдаг юм уу, тэр юмыг ингээд хэрэгжүүлэхэд арай илүү бас нэг амардагтай болох болоо л та. Гэхдээ би буруу ярьж магадгүй. За. гэж бодоод байна. Юу лээ? Дайруулны онлын дагуу нэг хүчтэй нүлдэх гэдэг нь шүү дээ. Байгалийн шалгалтын журмал. За тэгээ хоёулаа за ер нь нэлээд детальны юм руу орчлаа. За буцаад нэг жоохон задрыг те. Жоохон задрыг. За ингээд харж байхад юу ярьсан ийм 3 дахь мэрэгжлийн консалтинг хэрэгтэй байна. Тийм консалтант компаниуд хэрэгтэй байна те. Хүн гэхээсээ илүү энэ чи одоо нэг хүний одоо тэр мэрэгжлийн одоо санал бодол гэхээсээ илүү компани хамт олонны одоо зөвлөгөө нэг төсөл төр хэрэгтэй байна гэж ярьсан. Тэгээ ингээ харахад бол за фидик гэдэг рүү ярьсан. Тэрэн дээр бол ингээ зөвлөх инженеруудын холбоо нь ингээ гэрээний төслөө боловсруулаа гаргачихж байгаа юм байна. За тэгээ ингээл өөр ингээл харж байхад Project Management Institute гэдэг байна Америкийн те. За тэр нь болохоор ингээл төслийн удирдлага тэгээд тэрнтэй холбоотой байгууллагын портфолио менежмент, програм менежмент гэдэг маш олон стандартуудыг гаргаж байна. Тэгэхдээ тэр нь одоо яг улс төртэй ч гэх юм уу манай энэ шиг нэг барилгын хөгжлийн төвөөс нэг норм дүрмийн тендер зарлаад тэрийг хийж байгаа гэдгийг би сайн мэдэхгүй. Миний бодож байгаагаар бол тэрийг тендер зарлж хийлэгдгүү зүгээр одоо хийх саналаа гаргаад тэрийг одоо санхүүжүүлдэг гэж ойлгоод байна. Наад чинь дэмжиж. Тэгээд ингээл явангууд одоо чанарын холбоо гэж байна. За тэгэл ингээл зөндөө холбоонууд байна тийм. Тэгэнгүүт манай салбарын хувьд ингээ харангуут за манад бас байна л да ингээ 13 4 идэвхтэй сургалт явуулдаг холбоонууд байна. Гэхдээ тэр холбоонуудын маань одоо энэ гаргаж байгаа яг тийм салбарын хөгжилд ингээд дөрвтөө дэмжлэг үзүүлэх судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний тэр юм нь одоо улс төрөөс хараатай юм шиг харагдаад байна. Жишээлбэл хөгжлийн төвийн техникийн даалгавартал зориулж тэрэнд хайрцаглагдаж юм гаргаад байгаа байхгүй. Тэгээ миний бодлоор бол яг энэ түрүүний ярьсан чинь хөндлөнгийн улс төрөөс хараад бус тэгээд зах зээлийнхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн ийм одоо фидикинг шиг ийм техникийн баримтчгууд хэрэгтэй байна гэж харж байна л та. Тэгэхээр ер нь Монголд наад асуудлыг чи одоо яаж шийдэх боломж байна гэж харж байна. За жишээлбэл одоо quantity survey-рууд нийлээд нэг иймэрхүү юм гаргачих болдгоо юм уу тий? Ер нь ингээд танай мэрэгжлийн хувьд ер нь Монголд одоо хэр туршлагатай хүмүүс боловсон хүчин бүрэлдэж эхлээд байгаа юм бэ? Энэ хүмүүсийг яаж нэгтгэх вэ гэж одоо яриад байна л да. Энэ хүмүүсийн хүчийг нэгтгэхэд салбараа яаж ингэж нэг олон улсын тэр кластер хөгжлийн бодлогын дагав ингээд гоё дэмдэмэндээ гэдэг шиг тийм байдлаар хөгжүүлэх вэ гэж боддгийг. Тэгээ яг чиний хэлснээр яг зөв байхгүй. Тэр чинь нөгөө нэг улс нь төр нь илүү ингээд нэг юмыг ингээд хайрцалчаад хувийн хвшлүүдээ нэг ингээд хайрцанд оруулсан. Нэг юм дотор ингээд байлгаад байгаа байхгүй. Яг зөв. Яг тийм байгаа. Гэхдээ одоо ингээд нөгөө олон улсынхны ер нь гадны орнуудын ингээд хөгжлийг харж байхад те төр нь зөвхөн одоо юу гэдэг эрх зүйн хувьд одоо хууль эрх зүйн хувьд дэмжиж өгдөг. Тэ нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол магадгүй төсвийн хувьд санхүүгийн хувьд дэмжиж өгдөг. Тэ тэнгуүтлээ өөрөө ерөөсөө гол бодлогын тодорхойлдог институт гол бодлогын тодорхойлдог нь одоо юу гэдэг юм бэ гэхээр тухайн орны институтууд байдаг, их сургуулиуд байдаг, одоо судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд байдаг. Тэ эдгээр чинь өөрөө хөгжиж энэ салбарыг чи ер нь бол тодорхойлж авч цааш нь хөгжүүлж явдаг байхгүй тий. Тийм байгаад байдаг л да. Тийм болохоор яг төр гэх юм бол яг барилгын салбарт төрийнхний оролцоо их байгаад байгаа. Одоо жишээлх юм бол төсөвдөр ч гэсэн амар хэцүү шүү дээ. Одоо манай Монголын төсөв зохиох бол аюу хэцүү шүү дээ. Одоо юу байгаад байдаг. Нэг тийм төсвийн суурь норм гэдэг нэг юм зохиоцсон тий. Тэгээд тэр чинь өөрөө нэг бидний юу гэдэг юунаас эхлээл социалист үеэс эхлээл хэрэгжээл явдаг гэсэн юм шүү дээ.
Тэнгүүтлээ аливаа төрийн тендер мендерт орохоор бол тэр нөгөө төсвийн суурь нормыг заавал барьж төсөө хийнэ гэдэг. Гэсэн мөртлөө бид нар ардсан нийгэмд амьдраад байдаг тий. Зах зээлийн эдийн засагт амьдраад байгаа шүү дээ. Уг нь бол тий. Өрсөлдөөнөөр бүх юмыг зохицуулах хэрэгтэй. Тэгсэн чинь нэг өөрөө нэг харьцагчлаад нэг төсвийн суурь нормд ингээд бариулах гэдэг. Айгуу сайн. Тэгээд яагаад энэ нормаа ингээд хэрэглээд байд юм бэ гэхээр улсаас тавьж байгаа тайлбар нь болохоор юу яагаад хэрвээ энэ норм байхгүй бол энэ барилгын төсөвч нь өөрөө бүртгэн их болчихно гэдэг. Айгуу сайн. Тэнгүүтлээ тэгвэл яагаад ингэж би бодож байгаа. Ер нь ингэж бодож байгаа байхгүй тий. Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа. Бид нар тэгвэл яагаад талхан дээр ингэж энэ суурь норм ингэж тавьж өгдөг юм. Талхыг тэд дээр зарлнаа гэх ингэж улсаас яагаад тодорхойлж өгдөг. Яагаад тэгэхээр эн чинь өөрөө нөгөө талах ингээд борлуулалт өчнөө компаниуд байгаа шүү дээ. Тэнгүүт эдгээр чинь өөрөө амар их одоо юу гэдэг нэг талах 1500 төгрөг байлаа гэхэд 3000 төгрөгөөр нэг компани талах зарж ивэл эн чинь өөрөө дампуураад алга болчих واخгүй. Чанарын хувьд ижлэх нь л болов тий. Магадгүй 3000-аар зардаг юм ин авдаг хүмүүс тэгээ 300-аар зардаг ингэж юм рейнж буюу одоо интервал үүсч болох юм тий. Хямдхан одоо барилга барьдаг энэ одоо нөгөө манай жоохон боломжтой хүмүүс ороод үнэтэд нь одоо тансаг хэрэглээтэй хүмүүс орж болох юм. Зах зээлийн капитал нийгэм рүүгээ очих гэдэг шүү дээ тий. Магадгүй өртгөө яг шингээхэд 3000 төгрөг болж иж болно шүү дээ. Талхач нь өөрөө тий. Тэнгүүтлээ тэрийг авдаг хэрэглэгч байж болно шүү дээ. Өөрөө тий. Тий. Тэнгүүт өөрөө тэр чинь ерөөсөө хэрэглэгчийн сонголт байхгүй. Тийм болохоор ерөөсөө нормчлоод ингээд юмыг хайрцан бариад ингээд ямар шаардлага байхгүй. Ерөөхдөө бол тийм тий. Тэгээд яг энэ тал дээр яг ингээл одоо манай подкастаар оролцож байгаа хүмүүстэй яриад байгаа юм л да. Энэ институт эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоо ягаад ийм бага байгаа? Учир шалтгааныг ерөөсөө ойлгохгүй байна. За магадгүй манай нөгөө нэг юунууд удирдлагын тогтолцоо гэдэг юм уу? Хэм маяг нь өөрөө нөгөө социалист нийгмээс арай бүрэн шилжиж амжааг учраас тийм байж магадгүй гэж байна. Гэхдээ одоо яг ийм шинэ үеийн тий ийм мэрэгжлийг эзэмшиж байгаа. За тэгээ олон улсын төслүүд дээр хамтарч ажиллаад тодорхой харилцааны тийм одоо чиг хандлагыг авсан хүмүүс бол одоо энэнд оролцоод өөрчлөлт хийхэд эртэхгүй юм байна, оройтхгүй байна гэж харж байгаа юм. За тэгээ хоёулагийн яриа бас нэлээд явчлаа. За нэг 30 40 минут орчим болсон байна. За 50 минут болсон байна. За хоёулаа одоо яа гэж бодож байна. Гэрээг ингээ ярьлаа. Тэгээд гэрээ чинь тэгтээ бас 3-4 зүйлийг тодорхой болох хэрэгтэй гэдэг түр ярьсан шүү дээ. Тэ хийх ажлын хэмжээ тодорхой байх хэрэгтэй, үн тодорхой байх хэрэгтэй. За тэгээд цаг хугацаа тодорхой байх хэрэгтэй. За тэгээд дээрэс нөгөө нэг чанарын шалгуурууд тодорхой байх хэрэгтэй. Техникийн шаардлага тодорхой байх хэрэгтэй. За өөрөөр хэлбэл манай барилга дээр бол зураг төсөл тодорхой байх хэрэгтэй. Тон хийх ажлын хэмжээ тэндээс бүх юм гарна тэ. Хүмүүс бол нөгөө тон одоо шалгуур гэдгийг бодоод тавьсан тоо хэмжээ гэж бас дийлэнх нь ойлгодог шүү дээ. Миний бодлоор бол зураг төсөл ямар байна? Тоо хэмжээ бол тийм л байх хэвээр. Тийм учраас тоо хэмжээ гэдэг бол зураг төсөл гэж ойлгож байна. За тэгээ олон улсад бас тэгж үздэг юм билээ. Тэгээд чанарын шалгуур гэдгийг техникийн шаардлага гэж ойлгож байна. За цаг хугацааг бол хүмүүс өөрсдөө бодож гаргаж ирэх хэвээр. Тэгээд энэ дээр бас тогтсон тийм аргачлал байдаг учраас хүмүүс бас нэлээд шахсан хугацаад тавьж амжилтгүй төслүүд гарч ийнэ гэж харж байна. Тэгээ ер нь энэ одоо 3 зүйлийн хийх ажлын хэмжээ, цаг хугацаа, зардал энэ 3-ын харилцан хамаарлыг гэрээнд одоо тусгаж өгөхдөө ер нь бид нар хамгийн эхлээд юуг анхаарах вэ? За гүйцэтгэгч нар, за жижиг дунд байгууллага, захиалагч нар ер нь хамгийн ихэнд одоо яг нөхцөлд хэрэгжүүлж болохоор нэг 3 алхам тий нэг актер хүндрэл учрахгүйгээр боломжтой тийм 3 алхам одоо хоёлаа тодорхойлъё л да нийлж байгаа. За хамгийн эхлээд нэг ингэчүүл зүгээр байна. Зөвлөмж байдлаар, дүгнэлт байдлаар. Окей, юу байгаа шүү дээ. За хийх ажлын хэмжээ, зардал, цаг хугацаа. Тэгээд чанар. Хийх ажлын чанар гэж байна. За хийх ажлын хэмжээ гэхэр чи одоо тоо хэмжээ гэсэн үг шүү дээ ер нь тий. Тоо хэмжээ чи өөрөө яг ямар бичиг баримтаас ямар мэдээлэлээс үүсч гардыг бэ гэхээр ажлын зураг байж болж байна. Техникийн шаардлага байж болж байна тий. Тэгээд scope of work байж болж байна. Одоо ажлын цар хүрээний баримт бичиг тий. Иймэрхүү зүйлээс болж гарч ирж байгаа. За энэ бүх зүйлээс судалж ийж өөрөө тоо хэмжээг боловсруулах хэрэгтэй нэгдүгээр. Тийм ээ. Магадгүй одоо техникийн шаардлага хараагүй болвол
магадгүй юу вэ? Стандарт нь илүү бага одоо үн зоохдоо магадгүй стандарт нь илүү бага тийм үн зоох гэдэг ч юм уу. Техникийн шаардлага хараагүй бол хямд материал хямд сонгох гэдэг юм тийм. За тэгэх юм бол зураг одоо сайн хараагүй бол дутуу ажлууд түүх ч юм уу тий. За тэнгуүтлээ scope of work буюу ажлын цар хүрээгээ сайн гүйцэд ойлгоогүй бол дутуу ажлууд activity-нууд орхих ч юм уу тий. Тийм одоо нэг хан шавардаад ингээд орхичнаа гэж ингээд төсөөлт зурган дээр тийм байжсэн бол scope of work дээр хан шавардаад буднаа гэж заасан бол бид нар будгийг орхицсан бол тэгэл бидний алдаа шүү дээ. Гүйцэтгэгчийн алдаа. Тэгээд тэндэрт оролцогчийн алдаа. Тэгээд алдагдлалд ороод хийхээс аргагүй болно гэсэн тийм. Алдагдлалд ороод хийхээс аргагүй болно гэсэн. За тэгээд scope-ийн хувьд тоо хэмжээний хувьд нэг тийм болчих. За тэнгуүтлээ зардлын хувьд гэх юм бол одоо юу гэдэг юм. За яг өмнө хэлсэнчлэн тийм. Техникийн шаардлага гүйцэд хараагүй болвол нэг хямдхан материал заах ч үгүй юм уу. За өөрчөө одоо юу гэдэг ер нь бол тэгтээ зардал аливаа төслийн төсөвч нь их байх тусмаа л өөрөө чанартай барилга баригдана л гэсэн үг шүү дээ. Дунд нь нөгөө ямар нэгэн одоо нөгөө мөнгө угаалтал явчихгүй болвол тий. Тэгтээ аливаа төсөвч өөрөө юу байх хэвээр нөгөө стандарт техникийн шаардлагатай байх хэвээр шүү дээ. Одоо жишээлбэл мөнгө их байгаад одоо мөнгө их байсан ч гэсэн чанаргүй баригдах боломжтой тэрийг хааж байгаа юм нь техникийн шаардлага гэж ойлгож. Тийм. Тэгээд аливаа төсөл чинь яг юу байх хэвээр нэг стандарт байх хэвээр шүү дээ тий. Одоо нэг тодорхой стандартыг хандсан байх. Магадгүй бид нар зүгээр машин угаалгын газар байдаг юм уу тий. Машин угаалгын газрыг одоо хэдэн цаг шатдгүй сэндвичийн ханаар хийгээл амар үнэтэй механикийн тоноглол хийгээл тэгээд ямар шаардлага байхгүй тий. Тийм болохоор одоо тухайн стандарт шаардлагыг хангасан тэгсэн мөртлөө материалын хувьд хамгийн боломжит хямдхан байдлаар тэр төсвийг л зохиож ивэл өөрөө чинь өөрөө тийм эдийн засгийн хувьд үр ашигтай тийм төсөв босгох байхгүй тий. Тийм үнийн хувьд ер нь бол тийм гэсэн. За гурав дахь нь юу вэ? За цаг хугацаа schedule. За яг хоо schedule гэж ярихаар мэдээж төслийн амар тийм чухал гол судсан тий. Цаг хугацаа. Schedule гэдгийг одоо нөгөө time гэдэг одоо Pinbook-ийн тэр 5 дахь эдишн дээр нь за 5 дахь хувилбар дээр нь time гэж байсан тийм. Тэгэхэд 6 дугаар хувилбар дээр schedule болж өөрчлөгдсөн байлээ. Тэгэхээр энэний ач холбогдлыг би юу гэж харж байна гэхээр time гэдэг бол зүгээр цаг хугацаа. Гэхдээ төслийн менежмент бол schedule буюу цаг хугацааны тооцоол нь илүү чухлаа. Тэрийг яаж гаргаж наривчлаад өгсөн байна шүү дээ тийм. Тэгэхээр яг энэ талаас нь бас соёлаа илүү ярих гэж бодож байна. Schedule бол яг хамгийн чухал зүйлүүдийн нэг. Одоо юу байдаг ч та нэг иймэрхүү байдлаар ажилладаг ч та илүү төсөл дээр бол за schedule одоо төслийн нэг одоо гэрээний нэг чухал баримтчиг болчихж байна тийм. Baseline schedule гэдэг нэг суур schedule ингээ мэдээж авсаргадаг. Тэнгүүд тэр нь одоо юунд хэрэгтэй байдаг юм гэхээр ажлын хүн хүчийг ингээ төлөвлөхөд хэрэгтэй байдаг. Ямар нэгэн gap буюу одоо дунд нь ямар нэгэн одоо нэг цаатал үүсэхгүй шууд шулуун байдлаар төлөвлөхөд хэрэгтэй байдаг ч юм уу тийм. Тиймэрхүү байдаг. Гэхдээ яг нөгөө нэг одоо schedule бид нар гэрээсээ schedule-ээс хоцорлоо гэхэд захиалагч талд одоо нөгөө хугацааны албан үүсээд захиалагч тал биднээс ингээд мөнгө хэмжлэн тийм ээ. За тийм мэдээж бид нар гэрээнийхээ үргийг гүйцэтгээгүү хугацаанаас очсон. За тэнгуүтлээ гүйцэтгэгч талд эн чинь өөрөө ямар ашигтай байгаад байна гэхээр одоо юу гэдэг чтэй захиалагч талын буруугаас болоод энэ чинь өөрөө хугацаа сонгож болно тийм. Энэ нь өөрөө гэрээний дагуу одоо үндэслэлтэй болвол бид нар захиалагчаас хугацааны хэмжлэх хийгээд захиалагчаас хугацааны хэмжлэх хийгээд нэмэлт хугацаа авч болно. Аливаа олон улсын төсөл дээр тийм ээ. Хугацаа авч болдог. За тэнгуут ингээд нэмэлт extension of time гэдэг чинь тийм. Нэмэлт хугацаа авч болдог. За ингээд хугацаа авчлаа гэдэг чинь өөрөө төслийн хувьд амар том ашигтай байхгүй. Яагаад тэгэхээр нэмэлт ингээд одоо 4 сар дуусах байсан бол 6 сар дуусах болгочлаа. 2 сарын хугацаа нэмээд авчлаа. Дээрээс нь хугацаагаа дагаад өөрөө зардал болон ашиг нь өсөө явж идэг. Мэдээж 2 сар илүү сунгагч байна гэдэг чинь өөрөө нэг шууд бас ажилчдын одоо нэг интернет техникийн ажилчдын ч гэдэг юм уу бүх юм л ингээд зардал нь өсөө явчихна гэсэн үг шүү дээ. 4 сар хүртэл цалинжуулах байсан бол бид нар 6 сар хүртэл цалинжуулах болчихлоо. Тэгээд дээрээс нь тийм. Тэгээд нэмэлт санхүүжилт дээрээс нь гэсэн. Нэмэлт төсөв тодорхойлоод. Яг үнэ. Тийм.
нэмэлт төсөө авч ийн гэдэг чинь ашиг нэмж авч ийн гэсэн үг тийм. Аа. Тийм байдлаар ерөөхдөө олон улсын төслүүдэд бол энэ хэдэн баримтчууд нь иймэрхүү байдлаар нөлөөлдөг л дөө. Аа. Тэгээд түрүүн ярьлаа нэг яг ингээд одоо ингээд анх ингээ айгуу сайн тодорхойлцсон юм аа. Одоо нийтлэг жишээн дээр ингээ харахад манайхан яагаад байгаа юм шиг харагддаг вэ гэхээр миний бодлоор бол хугацаагаа ингээд сууж байгаад ингээд тодорхойлж байгаа юм л да. За тэр бол хувь хүний туршлага дээр дийлэнх нь явж байгаа нэг экспертийн л туршлагаар гарч ирж байна гэсэн гэж ойлгож байгаа. Тэгвэл одоо тэр нь ингээд дараа нь ингээд ямар нэгэн учир шалтгаанаар ингээд захиалагчийн нэг үйлдэлээс ч юм уу нэг зөвшөөрөл хүлээгдснээс за коронавигоос болоод ч юм уу ингээд сунж байгаа тохиолдолд тэрийг дахиж сууж нөгөө тодорхойлох анх ямар датан дээр үндэслсэн гэдэг нь өөрөө хүний толгойд яваад идэг учраас хүний толгой чинь яг компьютер биш учраас тэрнээс нь айгүй ингээд зөрүүтэй гэх юм уу. Яг нэгж үнэлгээг байгуулгын тэр нэгж одоо мэдлэг нэгж энэ ажлыг манай байгууллага бол тэдэнд нэгж үнэлгээгээр нь тэдэн одоо хугацаанд тэдэн цагийн дотор хийдгээ гэдэг юм байхгүй учраас бүтээмжийн үнэлгээ байхгүй учраас scheduling буюу одоо цаг хугацааны тооцооллын асуудал нэмэлт цагаа хаа хүртэл сунгах гэдэг тал дээр бас нэмэлтээр сунгаж байгаа ч гэсэн тэрийг хэд давчин үн тэр тавих тохиолдлууд ажиглагддаг л да. Тийм учраас энэ яг энэ цаг хугацааны тооцоолох аргачлал гэдэг бол бас гэрээний нэг чухал оролт гэдэг юм уу те. Өмнө хийгдсэн байх хэвээр ажил юм байна лээ гэж харж байна. За тэгээд энэ тал дээр за нэг юм нэмэлтлэхэд ер нь яг саний ярьсан бол ерөөхдөө бол productivity rate шүү дээ ер нь л те. Тийм тэгээд аливаа тендерт ордог компани, гүйцэтгэгч, одоо сабконтракторч гэдэг бүгдээрээ тухайн компанид зориулсан тухайн одоо хүн хүчтэй зориулсан productivity rateтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгжиж одоо аливаа тендер төсөлд одоо үнийн санал өгтөө тэрийг ашиглаж цаг хугацаагаа төлөвлөдөг, төсвөө гаргадаг тийм байх хэрэгтэй байна. Тэнгүүтэл одоо манай манай Монгол улсын productivity rate гэдэг чинь өөрөө ерөөсөө төсвийн суурь норм шүү дээ. Баг. Хөдөлмөр зарцуулалтын шиг норм. Тийм хөдөлмөр зарцуулалтын шиг норм. За тэгэнгүүтэл эн чинь бол яг нэг олон улс дээр яг яадаг гэхээр энэ productivity rate-ийг за яг улс нь гаргаж болно, тухайн судалгааны байгууллага гаргаж болно, институт гаргаж болно. Гэхдээ энийг зөвхөн нэг одоо мэдээлэл байдлаар ашиглах гэдэг тийм зарчимтай байдаг байхгүй тий. Магадгүй өнөөдөр би харьцуулж үзэх ч байдаг юм. Эсвэл би давчуу одоо төсөв гаргах болчлоо, график гаргах болчлоо. Тэнгүүт би тэр улсын гаргасан, институтын гаргасан productivity rate-ийг яс ашиглажээ. Тэнгүүт дараа нь унах нэг юм байхгүй тий. Би яах юм бэ? Улсын гаргасан тэр институтын гаргасан productivity rate-ийг ашигласан гэхэд бол нав хийж бодохгүй байхгүй тий. Тийм байдлаар ерөөхдөө ашиглах. Тэгээд яг энэ бол нөгөө хайрцаг биш. Доор нь хийж байгаа нөгөө нэг ивэс тулаас л гэж ойлголоо шүү дээ тийм. Яг дээдлэлт нь ингээ хайрцагцсан хайрцаг биш. Зүгээр доотлолт нь тусч идэг. Тэгээд яг энтэй холбоотойгоор одоо нөгөө компаниуд маань ингээд гүйцэтгэгч нар ялангуяа нэг нэгнээс ингээл доогуур нөгөө өрсөлдөөд идэг тийм. Тэгээд нөгөө захиалагч яагаад тэгж өрсөлдөж байгаа шалтгааныг харахаар захиалагч нар нөрөө хамгийн бага үнийн саналд үндэслэж техникийн тендерийн сонгон шалруулалтаа явуулж гин гэж харж байна. Гэтэл хамгийн бага үнийн санал бол тендер сонгон шалруулах нэг л боломжтой аргачлал байгаад байна тийм. За чанарт зөвлөж болж гин. За өөр холимог байдлаар энэ зөвлөж болж гин. Тэгэнгүүт одоо энэ миний бодлоор өгж байгаа компаниуд маань хямд үн дотроо юуг бодох ёстой гэхээр тэр productivity rate гэдэг юмараа л хоорондоо өрсөлдөх ёстой гэж харж байна л да. Өөрөөр хэлбэл за яг нормоор юм байдаг. Гэхдээ манай ажилчид бол илүү мэргэжлийн учраас энийг нормоос нэг арай 1.3-аас ч юм уу хурдан хийдэг учраас яг энэ цалингийн зарлаар бид нар энийг хийхэд арай хурдан хийж байгаа учраас хямд үн өгж байгаамаа гэдэг тийм үндэслэлүүдээ гаргаж өгөх тэрэнд нь үндэслэж магадгүй ингээд захиалагч нь сонгодог байвал илүү бүтээмжид суурилсан, чанар суурилсан сонголтууд тийм байх гэж харж байна. Тэгэхээр энэ тал дээр юу гэж бодож байна? Тэр сонголтын аргачлал. За яг энэ тал дээр ерөнхийдөө бол юу гэдэг чтэй. Тендерийн сонгон шалгуулалтын арга чинь за яг миний мэдж байгаагаар за үнийн хувьд нэг байж болно те. Мэдээж том хүчин зүйл үнийн хувьд хямдхан байх хэрэгтэй ч юм уу устаас. За тэгвэл бас нэг хоёр дахь том хүчин зүйл нь өөрөө technical proposal байхгүй те. Өөрөө одоо техникийн proposal гэдэг нь
техникийн санал гэдэг нь одоо юу юм бэ гэхээр тухайн төслийг тэгдэн хүн хүчтэй, team resourceтай, team машин механизмтай тэдний хугацаанд ингээд боловсруулнаа тий. Ингэж боловсруулнаа магадгүй method statement авсрагдсан байдаг ч юм уу. Энэ юм чинь амар чухал байхгүй. Үн гэдгээсээ илүү бараг тий. Түүнээс биш зүгээр тухайн тендерийг авах гэж хүн хэдий ч хэмжээний үн өгч болно шүү дээ. Болно байгаа нөөц чадвар нь юу юм бэ гэдэг чинь өөрөө техникийн саналаараа харагддаг зүйл байхгүй тий. Тийм болохоор аливаа төсөл төр ер нь үн нэгдүгээр, хоёрдугаар техникийн санал гэдэг хоёр зүйл энэ хоёрыг нэгдчихийж өөрөө тухайн тендерт оролцогчийн яг чадвар нь гарч ирнэ л гэж би хараад байна. Тэгээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр яг энэ хоёрыг хоёулангаар нь шалгаруулна гэдэг тийм дүрэн байдаг юм байна л дээ. Одоо жишээлбэл үнийн нэг хүмүүс шалгана. Тэгээд дараа нь техникийн тэр саналыг бас хүмүүс шалгаад тэгээд нийлбэр дүнгээр нь одоо гүйцэтгэгчээ сонгон шалгаруул. Тэгэнгүүт буцаагаад ингээд яг хэрэгжилтээр одоо техникийн сайн санал өгөөд гарцсан ялцсан хүмүүс нь хэрэгжилт дээр яг тэрэн шигээ бас байж чадахгүй байгаа юм л та. Тэгээд нөгөө нэг захиалагч талын хяналт одоо нөгөө гэрээний шаардлага зэрэг нь үүсээд нөгөө яг хамгийн одоо өмнө ярьжсэнчлэн тийм нөгөө гүйцэтгэгч маань өөрийгөө тэгж төслөөс гаргах нөхцөлийг бүрдүүлж анханасаа бодит биш төлөвлөгөө өгөөд ийн гэсэн үг шүү дээ. Шалгарахын тулд юу ч хийхэд бэлэн бодит биш шал өөрсдөөсөө өөр төлөвлөгөө гаргаж өгөөд тэр нь буцаагаад гүйцэтгэлийн явцад одоо ингэж алдагдлалд орох эсвэл одоо гэрээгээ туслах үндэслэл болж байна гэж харж байна. За тэгээд өнөөдөр хоёулаа бас гэрээтэй холбоотой нэлийн асуудлуудыг ярьлаа. За тэгээд одоо ер нь дуусгахыг гэж бодож байна. Тэгэхээр яг энэ дуусгахаас өмнө дуусгах сүүлийн энэ хэдэн минутанд би бол ингэж оролцогч нараас энэ залуучуудаа яг өөрийнхөө үеийн инженерүүд за магадгүй шинээр төгсөж байгаа дүүнрөө хийж болно тэнд хандаж одоо мэрэгжлийн үнийн зүгээс ямар зөвлөмж за тэгээд ер нь одоо ингэж явбал зүгээр байсан шүү гэдэг одоо дүгнэлтийг өгөх вэ гэж асууж байна. За ерөөдөө залуу дүүнертэй ч юм уу хандаж хэлэх юм бол яг сургууль оюутан ахуй насандаа тухайн одоо онцлог аягүй сайн эзэмшдэг тий. Тэгээд сургуультаа төгсөөд ажил дээр гараад практик сайн эзэмшдэг, онцлог практика ингээд ослуулаад ингээд явдаг. Гэхдээ ажил дээр гараад ирснийхаа дараа өөрийгөө амар сайн хөгжүүлж байгаараа, байн хөгжүүлж байгаа. Хизээч өөрийгөө ингээд болцсон, хандсан тийм мэдрэмж битээ аваараа, байн хөгжүүлж байгаараа. Аливаа юм дээр хизээч битээ ханаараа л гэж ер нь хэлэх хэрэгтэй. Амбишиус байгаарай л гэж шүү дээ. Тийм, ер нь бол тийм. За, аюу тийм. Ер нь тийм. Тийм зүйл хэлж чинь да. За баярлалаа. Битэрийн ярилцлага 1 цаг гарan борлоо. За тэгээд агуулга бол маш үр дүнтэй, өгөөжтэй болсон байх гэж бодож байна. За манай подкастад 2 quantity surveyor орлоо. Одоо нэг нь бол чин зэрэг chartered quantity surveyor, нөгөөх нь бол Батцэнгэл байлаа. За хоёулынгийнх нь асуудлууд бол хоорондоо бараг давтагдаагүй. Маш өөр тэгээд үүрэгтэй асуудлуудыг ярьлаа гэж харлаа. За тэгээд цаг зав гаргаж оролцсонд баярлалаа. За түрүүдээ бас баярлалаа энэ ярилцсанд өрсөнд.